9 оны 73 дугаар тогтоолын төсөлд бүхэлд нь тавьсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийг Улсын хурал 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-8, 31-9 дэх хэсэгт заасныг үндэслэн төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хилцлээ. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл гэсэн нэр томьёотой холбоотой нийт 26 хэсэг заалт холбогдох өөрчлөлт оруулж үндсэн хуультай нийцүүлв. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баталгаажуулахтай холбоотойгоор хугацаа зааж түүнчлэн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийн санал хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлт оруулав. Түүнчлэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор улсын хурлаас батлах хугацааг тусгаалan заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмж хууль хоорондын зөрчлийг арилгасан. Мөн үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатнд байнгын хороо болон нам эвслийн бүлгийн саналын түвшинд харгалзан үзнээс бусад төсөлд тусгагдаагүй шин заалт саналын томьёолол санал дүгнэлтэд оруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг тус боловсруулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад улсын хурлын гишүүн пүрэвд орж асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн Эрдэнэт тогт төсвөрнөр Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлээс 16-гийн 2 гэснийг хасах зарчмын зүйтэй санд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Харин төслийн 4 дугаар зүйлээс 16-гийн 3 дахь хэсгийн энэ хуулийн 16-гийн 1 заасны дагуу биечлэн хүргэж танилцуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор гэснийг хасах зарчмын зүйтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай болон Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.